За юу яцхан миний Улаанбаатарын царайлгууд тэгэхээр би өчтөр shadow work хийсэн. Яаж хийсэн бэ гэвэл одоо ховсын арга сонссон юм уу? Тэгээ миний амар дуртай hypnosis ингээ YouTube байдیں۔ Joe T гээд тэрний ингээ shadow work гээд hypnosis сонсоод унтаад тэгээ өглөө нь статик шилдэг зүүдүүдийг л зүүдэлсэн л дээ. Нэгт ингээд би өөрөө зарим тал дээр амар асуудалтайсэн нэгт олж ингээд мэдчихээн. Хоёрт өөрийнхөө айгаад байсан айцууд ер нь зүхтаад яваадсэн ингээд одоо бодлууд болон эмоцуудын цуглуулгаа сайхан зүүдэнтэй статик absolutely wild ингээ харж байгаа шүү дээ. Миний өчтөрийн ингээ зүүдэлсэн зүүдүүд бол үнэхээр миний амьдралдаа зүүдэлсэн хамгийн wild, хамгийн хогийн зүүдүүд энийг байсан заяа. Гэхдээ зүгээр угаасаа ингээд эн чинь shadow work. Тэгээд миний ингээд гол ингээ айгаад байдаг зүйлүүд миний гол ингээ цухтаад байдаг зүйлүүдийг ер нь барьж авахд хамгийн том нөл болсон. Ягаад би өчтөр гинт ингээ shadow work хийх болсон байвал одоо угаасаа бод гарна буцаж байгаа. Нэгт. Хоёрт ингээд нэг сайхан Gemini шинэ мөн гэл гарч ирэлцтэй солиотын боллоо шүү дээ. Хүн болгох нэг орон гарan болдог ч юм яадаг ч юм. За тэр утгаараа би энэ удаагийн tarot reading-ээр яг чиний shadow side чинь юунаас цухтаад байна? Юутай нүүр тулах хэрэгтэй вэ? Ялангуяа энэ бод буцаж байгаа тохиолдолд. Тэгээ энэ талаар би ер нь ингээд тарот уншаар ингээд шийдсэн. Тэгэхээр эхний ингээд хэсэг нь болохоор усны ортны 3 цуглуулга. За. Тэгэхэд хүмүүс амар сонио. Чиний ордыг л ярьж байгаа болохоос чи ингээд нөө өөр хүний ордыг үзэхгүй шүү дээ. Чи зөв өөрийнхөө ордыг л үзэн шүү. Зя. Эхнийх нь болохоор мэлхийн ордоос эхэлэн заяа. Мэлхийн ордныхын хувьд бол одоо юу shadow side нь болоод байна яг юутай ингээд нүүр тулах хэрэгтэй вэ гэдгийг хэдүүлээ ингээд нэг харцаг амар амархан шүү дээ. Easy peasy lemon squeezy. That's what I thought. За хэдүүлээ жоохон бодолтой ингээд нөгөө хандцгаая за. Эхнийх энэ хоёр юу илэрхийлгэн. Баатрийн зоос болохоор таараа түзрүүдийн хамгийн удаан энерги. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг ингээд төлөвлөсөн байгаа бол ялангуяа харилцаа одоо хин нэгэнтэй дөнгөж болцож байгаа бол эсвэл ингээд харилцаагаа шинээр ингээд нөгөө эхлүүлж байгаа бол эсвэл одоо байгаа харилцаагаа илүү ингээд нөгөө шин төвшөнд хүргэе гэж бодож байгаа бол эхнийх. Хоёрдоор нь хэрвээ чиний ажил ингээд нөгөө хөдөлмөр ингээд байж байгаа шүү дээ 8-ын зоосоор одоо нэг нухацтай ингэж ажиллаж урт хугацааны тоглох шаардлагатай байгаа байхгүй юу? Юу гэж би энийг хэлэх гээд байгаа вэ гэвэл англиар slow is faster гэж ярьдаг те удаан илүү хурдан. Тэгэхээр ингээд нөгөө нэг чи ажил чи ингээд амар ингээд сайн хөдөлмөрлж ээж те урт хугацаанд ингэж хандчихэж амжилт гаргах юмыг хийх ёстой байтал тэрнээсээ жоохон цухтаад ингээд нөгөө байгаа бол наача асуудал чи илүү долоонор болгоно гэдэг хариу гарч ирж байгаа ихнийх. Дийлэх тохиол яагаад бид нар ингээд чухал ажиллах үе дээр хойшлоод байдэ. Дийлэх тохиол. Шалтгаан номер 1 бид нар тухгүй нөхцөл байдалд орохоос айгаад байдаг байхгүй юу? Хүний тархич угаасаа цаанаасаа нэг юм тухтай комфорт зон ингээ хайдгаа. Хэрвээ чиний хувьд ингээд урт хугацааны одоо амжилтыг хийж үзэж байгааг бол амьдралдаа. Урт хугацааны амжилт гэдэг нь одоо шилбэл чи 5 жил ингээ хөдөлмөрлж аваад бидээ амар гоё өөрчлөлт гаргаж ирж байгаагүй бол эсвэл чи нэг төслийг амар удаан хугацааны турш ингэж одоо grind хийгээд явж байгаа нэг ашгүй нэг юм амжилтыг нь үзэж байгаагүй бол одоо ингээ яалтчгүй нүдээ нүүр тулах цаг гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд нөгөө нэг чи амьдралаа юу ч төлөвлөсөн байж магадгүй энэ ч угаасаа коллектив уншлага юм чинь. Юу ч төлөвлөсөн байж магадгүй чи маш том карьераа ингээд нөгөө холын хугацааны харсан байж магадгүй чи ажлаа солиод энийг ингэн гээд нэг тархин дотор мангар бол юмнууд төсөөлсөн байж магадгүй эсвэл чи бататай ч юм альмаатай ингээд харьцаж байхдаа те битүүрийн харилцаа ирээдүйд ийм гоё болно да гэдэг юм ингээд төсөөлсөн байж магадгүй бах. Whatever who knows. Асуудал нь тэрний төлөө мэг бодлоо гэд үйлдэл чаана гэдэг асуулт байхгүй юу? Ер нь үйлдэл гэдэг зүйл хүн амар хэрэгтэй дээ. Тэгээ бид нар хитэх ингээд нөгөө төсөөлөлд автаад жоо вижнери байх нь асуудалтай байдаг.
Энийг би тайлбарлахад зөндөө олон хүмүүст хэлж илээс нэг одоо шилэл чи өдөр болгонд хараад уншаад амьдрал чинь тэгэл нэг л хариутай байгаа шүү дээ. Яа тэгвэл чи энерги өөрчлөхөөс нааш чиний амьдрал дээр чи өөрчлөлт гарч ирдэггүй юу. Тиймээс чи энерги өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй? Үйлдэл хийх хэрэгтэй. Хэрвээ чи ингээд ажил дээр чи нэг л ингээд юмнууд чи ингээд хойшлоод ингээд байгаа бол би яг юун дээр амар тэнэг юм шиг алдаад байдаг вэ гэдгийг өөртөө honestly ярих хэрэгтэй байгаа байхгүй юу. За би байнга иймэрхүү юм дээр ингээ байсаж ингээ бүдэрчтэй юм байна. Тиймээс одооноос ингээ ахуулаад би энийгээ засахын тулд би амьдралдаа шинжилт хийхин тулд зүгээр өгцгөө чангалаад fucking ажиллаа хий. Чи ингээ харилцаа чи ингээл нөгөө эхний 3 сарын болцооч амар гоё болол 4 дахь сараас амар тэнэг болдог байсан болж штэ те. Fucking 4 дахь сараас тэгвэл яа юу болохгүй нүүн дээр би алдаад байна гэдгээ нэгт өөрөөсөө ингээ нөгөө нэг асуух хэрэгтэй. Тэгэд яг урт хугацааны ингээд нөгөө нэг тоглоомноос хэрвээ чи айж байгаа бол одоо амьдралын айл нэг хэсэгт харилцаан дээр эсвэл ажил дээр эсвэл хувийн хөгжил дээр ямар нэг юм дээр чи урт хугацааны тоглоомноос ингээд айж байгаа бол энэ ингээд нөгөө бод гаргийн буцаалт you know what одоо ингээд чи яах хэрэггүй за одоо чи яг яалч нүрт тулах хэрэгтэй let's fucking go урагшаа яв гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор ингээд л байна л да темперэнс ингээд баатрын сав хоёр доошоо чи яг ингээд нэг юм тухгүй ярианаас амар холддог байгаад байгаа байхгүй юу. Хэрвээ чи тухгүй ярианаас холддог бол одоо ажил дээр ингээд тухгүй яриа гарч ирж байгаа хурал морал дээр ингээд за асуудлыг би ингэж шийдмээр тэгмээр ингээл сквал ингээ харилцаан дээр те ёо чи наад ингээ хандлах чи мэдрэл мотой байна хоёлаа ингээ тэгья гэдэг нэг иймэрхүү тухгүй ярианаас чи холддог бол тэгээд адаг сүлд яг чухал одоо цагийн тулаад эхлэн штэ бүр ингээ исэн юм болцоод байдаг байгаа даахгүй. Тиймээс одооноос ингээ ахуулаад ирээдүг ингээд нэг өөрчлөё гэж бодож ивэл чи ирээдүг 1000 гой төс болж байна. Шинэ сар болгоноор сайхан төрөгчөө далж болж байна. Хүн өстой. Үе тэгээд өглөө болно шүү дээ. Fuck ажиллаа л дээ. Тэгээд өөрийнхөө ингээд одоо хийх ёстой мөртлөө гэхдээ тэрнээс ингээд зүхтаад байдаг ажил харилцаалгаа яалчгүй ингээд шууд ингээд нүүр тулаад ингээд очих хэрэгтэй л байна л да. Тэгэхгүй болохоор ингээд нөгөө юу гин чи 5-ын ингээд нэг 3-ын хэлт 2-оор ингээд өөрийгөө амар distractive болох гэдэг байгаа байхгүй юу. Distractive гэдэг нь сатааруулах гэдэг юм зөв. Хүний амьдралын хамгийн төвөгтэй нөхцөл байдал бол яалтчгүй анхаарал сатаарлаас эхэлдэг. Яг анхаарал сатаарчихсан. That's яа. Тэгээд ажиллаа чи гэдэг ингээд нэг орой ингээд нэг арилтаа гэдэг хэцүү үстэй те. Тиймээс чи зүгээр жоохон тухгүй ч гэсэн жоохон шүдэ зууж агаад хийх стаминуудаа ингээд нэг хийчээ тэгээд яагаад хөдөлж болохгүй гэж те. Би зөвлөгөө авч өгье заа. За 4 сава. Юунаас чамд одоо боломж олгон заа. За одоо энийг амар логтой бодож шийдвүлээ. Энэ бод гаргийн буцаал гэж эцээцтэй яг юу байсан юм? Зүгээр чиний хөдөлгөөний жил хурдан болохын өмнөх зүгээр төр тайвшрал гэж ойлгож байгаа. Ингэж ойлгож үзье. Амьдралынхан хэсгийг хараад үз. Хосын харилцаа, болцооны амьдрал, крашийн харилцаа, ажил хөдөлмөр, сургууль, хувийн хөгжил, эрүүл мэнд, whatever the case чи аль нэг нь угаасаа чамд асуудалтай байгаа л болохоор чи энийг үзэж байгаа шүү дээ. Тэр асуудалтай байгаа хэсэг чинь яг үндэ чиний хамгийн том шийдэх ёстой хэсэг байсан байгаа байхгүй. Тэгэхгүй бол шүү дээ. Яг энэ бод гаргийн буцалтай ингээд нэг нүур тулаад гяс асуудлаа ингээд нэг шийдэхгүй бол бод гаргийн буцаа хэвийн хөдөлгөөнд оронгууд яг наад зүйл чинь ингээд илүү хурцтай хөдлөх байхгүй. Юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ чи ажлаас ингээ амар хаширдаг ингээ нэг жоохон burn outтай ингээ байгаад ингээ байж илаа гэж бодё. Тэгвэл шүү дээ те бод гариг буцалтын үеэр чинь burn out-тайгаа нүр тулаагүй хийх стаминуудыг хийгээгүй ингээ орчих юм бол бод гариг буцаад яах юм? Чи бүр амар burn out ингээ болох байхгүй юу? Эсвэргээр чи яг энэ бод гаригийн буцалтан дээр яг ингээ сайхан нүр тулаад гиндагаад fuck all ингээ хийгээд ингээ матцаараагаад гайгүй төвшин дээр очих юм бол бод гаригийн буцалт дуусаад чи яах юм? Амьдрал чинь бүр илүү гоё төвшинлүүгэл яг явахгүй юу? Тэр чи яг энэ хурцсан ингээ үеийг ашиглаад чи амьдралын миний амьдралын аль хэсэг хорт тавтартай байна гэдгийг онцлох хэрэгтэй байхгүй юу? Та нар ч хорт тавтрын орж штэ. Хорт тавтраа онцлох хэрэгтэй байхгүй юу? Хорт тавтраа онцлоод дараа нь эмчлэх хэрэгтэй. Тэгэд энээсээ гараад тэгэд бодон буцаад хэвийн хөдөлгөөнд оронгод let's go. Тийм байна. Тэгэхгүй болохоор ингээд нэг universe challenge штэ те ингээд нэг боломжийг чи олгон зав яг бод гарыг буцаад дуусны дараа одоо 8 сарын ихэрч илүү юу ч хийлээ.
Тэнгүүт яа дээ. Одоо ч ингэ чиний ингээд нэг хураасаа өрч ингээ чиний талд ажиглагдаж эхлэх байхгүй юу. Тэгэхээр чи бод гарагийн буцалтаар ингээ баахан асуудлаасаа зугатаасан байвал бод гарагийн буцаад хийүүлгэнд ороход чи асуудалтай бүр илүү 2 3 дахин илүү нүрт болохгүй юу. Наа сайн минь хэлгээд аа. Окей. Нэс битгий зугат. 10 15. Загсны орч. Загсны орныхны ингээ нэг бод гарагийн буцалтаар юутай нүрт болохгүй гэдэг хэдүүлээ харцгаая. Шууд өглөө үзэр гарч ирж байна. За харъя. За. Сүүл нэг амар тэнэг рил яваадсан аахгүй юу? Загсны ордных ингээд хамгийн зөөлхөн уйхан бүх юмэг уучлдаг мөрөөдөмт хийж гэж яах шиг солиотой юм аашаа. Яагаад? Бид нар мөрөөдөмтгий байж болж юм. Бид нар уйхан зөөлхөн тойхон маараараа. Тэгээ би ер нь загсны ордны зөндөө ажиллаж байсан эрэгтэй эмэгтэйг амар мөрөөдөмтгий яваад байдаг аахгүй юу? Тэгээ дийлэх тохиол илүү охтууд нь хөвгүүд нь яахтай тэгэл амар гоё фантазтай те. Гоё романтик болцоо гэл нэг тийм хүн экспект хийдэг юм л да. За тэр яах. Гэхдээ биднэрт үргэлж бодит амьдрал байгаа. Чи 5D ертөнцийн дээр амар гоё төсөөлтөй зүүдэн дундаа аялдаг байж болно. Ой, маргааш өглөө эрт болно шүү дээ. Сэрүүлэг дураал чи бодит амьдралаа нүрд тулж байгаа зү. Асуудлыг би юу гэж яриад байгаа вэ гэвэл энэ бод гарагийн буцалтаар чи өөрийнхөө emotionally codependency-гээ үзэлцэх шаардлагатай болж байгаа байхгүй юу? Emotional codependency гэж эцэст юу гэсэн үг вэ гэвэл чи хин нэгнээс хамаартай амьдардаг. Одоо жишээлбэл хин нэгний магтаал, хин нэгний хүлээмжшүүрэгдэг, хин нэгний ингээд хайр гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлийг дандаа ингээд нэг амьдраад байдаг байгаа даа байхгүй юу? Наа чин чиний хамгийн том асуудал болоод байна гэж ойлгож болж байна. Юу гэсэн үг вэ гэвэл одоо жишээлбэл төсөөлж үзье. Emotionally codependent хүмүүс дийлэх тохиолдолд дандаа өөрийг нь тоодог хүний араас гүгээд эхэлсэн байдаг байхгүй юу? Хэрвээ чиний амьдрал яг тиймэрхүү хүнтэй амар relate ингээ байдаг бол за наач чиний асуудал байгаа байхгүй юу? Яаж вэ гэвэл чиний codependency буюу одоо би энэ хүнд л ингээ тоогдох юм. Энэ бит хоёр л ингээ болох юм бол гэдэг ч юм уу. Эсвэл энэ хүнд л би хүлээмжшүүлэх юм бол гэдэг нэг юм сонин codependency энерги байгаа байхгүй юу? Энэ нь ингээд нэг чамайг default-ороо заяа очиж үзэж байгаа юм шиг чамд ерөөсөө анхаарал тавьдгүй, чам ерөөсөө тоосон ч байдгүй ингээ хүн лөө ингээ аттракт болгох нөхцөлийг нь бүрдүүлдэг юм аа. Эсвэргээр штэ те чи хүнд үгүй гэж ингээд хэлж зоригтойгоор сурсан цагт заяа. Юунаас чамд ингээд нэг зоригтойгоос хаалга нээж өгдөг байхгүй юу? Юу гэж ингээ ойлгож болох вэ гэвэл би эцэст энэ дотроо өөрийгөө хүлээмжшүүлж чадсан цагт. Би энэ дотроо байгаараа харилж чадсан цагт. Загсны орчин бусдыг unconditional хайрлахаар алдартай шүү дээ. Гэхдээ өөрийгөө хизээч unconditional хайрладаг нь бас үнэн баггүй юу? Тиймээс би өөрийгөө unconditional ингээд нэг хайрлаад unconditional уучлах чадсан цагт яагаад надад ингээд нэг миний намайг тоодгүй, намайг жоох ингэдэг хүний араас ингээд нэг гүөх өстэй гэж шаардлага байхгүй. Тиймээс өглөө үзрээр ингээд нэг зогсоох шаардлагатай байхгүй юу? За энэ ямархан хүмүүст ингээд дийлэх тохиолдол ингээд хамаатай байгаа вэ гэвэл situation шиг байгаа загсны ордныхаа. Нэг болохгүй байгаа юм шиг болохгүй байгаа юм шиг тэгвэл ингээд салаавч өгөх хэрэгтэй байхгүй. Чантай байсны оронд очнохоо авч тийжлээ. Хостой байгаа загсны ордныхан заяа. Яг ялангуяа ингээд та хоёр ингээд хэрвээ чи ингээд хосоосоо ингээд үргэлж ингээд тухгүй яриа одоо хэрүүл мэрүүл байгаа штэ avoid ингээд хийдэг бол яалтчгүй ингээд нөө бас нүрт тулах шаардлагатай байгаад байгаа байхгүй. Чи өөрөө ингээд нөө бодоод үзтээ. Чи өөрөө энэ дотроо юу мэдэрч байгаа хэлхээс нааш нөгөө хүн чинь ингээд нөө нэг чиний доторхыг чинь нэвт уншихгүй шүү дээ. Яаж мэдэх юм чиний дотор юу болоод байгааг. Тэгээ би ингээд энэ харилцаан дээр жоох ингээд сүулт амар ганцаардаад байна. Чиний хийж байгаа үйлдэл чинь надаа ингээд нэг таалагдахгүй байна. Гэдгээ чи ингээд нэг хэлхээс нааш нөгөө хүн чинь чамаа ингээд нэг яаж гэдэг яаж олох вэ бас. Тэгээ чи болохоор ингээд нэг кинон дээр гардаг шиг ингээд энэ хүмүүс гинт ингээд ухаан ороод намайг гинт ойлгоно гэж бодоод байгаа. Нөө тийм ингээд айхгүй штэ хамаа ёо. Жон зөрөгтэй ингээд юу хүм хэлж сурах хэрэгтэй одоо аахгүй юу. Тэгээд 5-ын зоос magician 3 элдтэй нэг гарч ирж байна.
Одоо ингээд нэг чи энэ бод гарагийн буцалтаар өөрийнх нь нэг айдаг хамгийн том айцтайгаа зүгээр нүүр тулчгаа. Би яагаад энийг хэлж байгаа вэ гэвэл ингээ сая нэг амар гоё үйл явдал боллоо л доо. UFC-ийн 250 ивент гарч ирсэн. Энэ дээр бас нэг сонирхолтой аргумент гарч ирсэн. Миний дуртай тамирчин Justin Gaethje 37-тай. Одоо тамирчин үний наст бол одоо нэг өвгөн болцсон байхгүй юу? Тэр хүн одоо яаж байгаа ч ингээ аврагын төлөө үзэхэр болсон ингээл хүн болгол ингээл нэг гайхаад байдаг л да. Нөгөө ингээд нэг өрсөлдөж байгаа тамирчин болохоор надаас дүнгэж нэг л 29-тэй залуу байхгүй юу? Илья Топорья гэдэг. Ерөөсөө ялагдж байгаагүй. Түүний ялсан гэдэг нөгөө сүүлийн хэд өрсөлдөгчд бүгд нөгөө Justin Gaethje-г бас ялж исэн байгаа даа байхгүй. Тэг хэн ч ялахгүй гэж бодож ирсэн. Тэгээд Илья Топорья болохоор ингээд тулаан болоогүй байхад тулаан айл хизээний ялцсан юмар ингээд юу яжсэн байгаа даа байхгүй. Баяраа тэмдэглэсэн. Тэгээд Justin Gaethje болохоор хэвлэлийн байгууллага дээр би absolute worst case-ийг хүртэл төсөөлсөн байгаа. Миний аав юм мань хүн намаа ингээ эрүүг минь хугалнаа бүр лагаа болтмын зодноо надад хамаагүй би зүгээр expect би зүгээр тултил гэж тултаа гадарсан. Тэгс шинэ ялсан гэж манай Justin Gaethje ялсан. Юу гэвэл Justin Gaethje хизээч ингэж нэг юм одоо фантази төсөөлөөгүй байсан. Ингэж ингэ зовж байгаа л одоо юм гоё болно гэдэг фантази төсөөлөө. Зүгээр Justin Gaethje you know what? Fuck it би absolute ингээд хамгийн тэнэг нөхцөлөдлийг хүртэл expect хийчээ. Тэгээ зүгээр ингээд зүрүүлээд алдчихъя. Одоо хэдүүлээ зөвлөгөө үзэр харчихъя. Зя. Юу гэсэн үг вэ? Тэ хатны ил доош хааны хатны аяв доош хааны ил доош. За энэ би яалч хувааж ярин заа. Эхнийх нь хэрвээ чи штэ тэ хин нэгнээс ингээд харилцаагаа таслахаар болоо заа. Тэгээ тэр нь ингээд одоо нэг чи тэр хүнээс ингээд нэг угаасаа хортойг нь мэдчихэе. Гэтэ ингээд тэр хүнээс ингээд холдох юм бол бүр ингээд амьдралахгүй бүрхэг юм шиг ингээд санагдаж юм шиг мэдрэмж ингээд байгаа бол заа. Наа чи зөвхөн fuck it illusion байсан гэж байна гэсэн үг байхгүй юу? Би юу гэж ингэж ярих вэ гэвэл бид нэр хамгийн төвөгтэй нь яг энэ тархин дотроо нэгэнтээ өөрийнх нь гэдэг одоо өөрийгөө төөрүүлсэн байхад шүү дээ тий. Тэгээ бодит амьдралыг ингээд харахад амар хэцүү дээ. Тэр хүн одоо жишээлбэл хэрвээ чи тэр хүнгүүгээр амьдрч чадахгүй гэж ингээд бодож ивэл наа чи бүр амар токсик нөхцөл байдалд орцсон чи илэрлэхгүй. Тиймээс ингээд магадгүй чи ялчгүй энэ нөхцөл байдалдаа нэгт ингээд ажиллах хэрэгтэй байна ихнийх. Хоёрт ингээд эцэцтэй шүү дээ тий. Хүний хамгийн долоон дээр зүйл болохоор хин нэгнээс ингээ хамааралтай амьдраа тэр хүнгүүгээр ингээ нэг амьдрч чадахгүй тэгээд би тэр хүнээс ингээ салтах юм бол хинч биш гэдэг одоо нэг бодол чинь өөрөө чиний insecurities ингээ байгаа байхгүй. Тэгээд өөртөө итгэлгүй байдлыг чинь илтгэж байгаа. Тиймээс энэ нөхцөл байдалтай чи ингээ нэг нүур тулах хэрэгтэй байхгүй. Угаасаа айнаа ингээ ярахад амар амархан хийх хэцүү нь мэдэж байна. Гэтэ эртөө хизээ нэг цаг бид нар ингээ нэг давхал болтой. Яаж давдаг вэ гэвэл бид нар зүгээр шууд өөрийнх нь дотор юу болоод байгаа сайхан шууд тустаас ярьчихад ингээ болтой байхгүй. За нөгөө хэсэг нь болохоор штэ те танаа загсны ордны үзэр доошоо гарч ирсэн тэгээ кармик торогтантай байхгүй юу? Бодоод үзье. Бидний амьдралд үргэлж азтай үйл явдал болдог. Аз дийлэх тохиолдолд яаж гарч ирдэг? Чи асуудалтай нүр тулсан цагтахгүй юу? Хамгийн сонирхолтой нь 12 ордон нэг хамгийн азгүй орд гэх юм бол матриг яриад байдیں۔ Гэхдээ нэг матрийн ордныхан чинь тэр азгүй байдаг нөхцөл байдлаас болоод бусад ордноос 2 дахин илүү их ажиллах шаардлагатай болцоод байхгүй зүгээр жишээ авч байгаа шүү. Гэхдээ энэ азгүй шиг мөртлөө үүнд матрийн ордныхны хамгийн том аз нь байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энийхэн хэрээр мань хүн дисциплин ингээд суудсан байдаг. Эсвэргээр штэ тэ одоо жишээлбэл чи ингэж хортой харилцаанд дунд ингэж тархиа ингэж гусуулсан байж илаа гэж бодъё.
хортой харилцаа, хортой найзууд, хортой ажлын нөхцөл байдал whatever the fucking case. Тэгээ чи ингээд энэ дунд ингээд нөө төсөөл дундаа төрсэн, өөрхөн бодол дундаа ингээд төрсэн хөвөөд яхаа мэдхгүй ингээд байгаа нөхцөл байдал чинь яг үүндээ наа чин чиний хамгийн том бэлэг өгөхгүй юу гэдгийг чи ойлгох хэрэгтэй л байна л да. Бэлэг. Энэ бэлгийг амар сайн ашиглаж сурахын тулд чи голынх нь нөгөө талд гарч сурах хэрэгтэй. Нөгөө нэг хийж чаддгүй зүйлээ хийж сурах хэрэгтэй байхгүй юу? Чи хүнд үгүй гэж хэлж чаддгүй байсан бол одоо үгүй гэж хэлж сурах. Чи хүнд хязгаар тавьж чаддгүй байсан бол одоо хязгаар тавьж сурах. Чи ингээд нөгөө нэг шарандаа ингээд чи болгыг бүтээ гэж ингээд нөгөө хүнд найдахгүйгээр ингээд урагшаа ингээд нөгөө явж чаддгүй байсан бол яг тэгэж явах. Чи шаранд ганцаараа байж чаддгүй ингээд нөгөө нэг заавал нэг хүнтэй болцохгүй бол хүн хажууд чинь байхгүй бол амьдрч чаддгүй юм шиг мэдрэмжтэй байдаг байсан бол шарандаа чи ингээд ганцаараа явж болгож үзэх. Яг чи эсрэгээ хийж үзэх байхгүй юу? Тэг чи голынх нь нөгөө талд ингээ гарангууд actually чи мангар олон зүйл ингээ хийцэн байсан анзаарна. Монгоор олон чаддгүй зүйлээ ингээ нэг давцнаа ингээ анзаарна. Амьдралын чинь бүтээмж, амьдралын чинь чанар ингээ нэг тодорхой хэмжээр дээлцсэн байснаа анзаардаг байхгүй. Миний хэлэх гээд ойлгож байгаа зү тэ. За загсны орд юм байла. За элен зорд. Magician доошоо. За, хэдүүл амар ухаалаг ярилцсанаа. Хилэн цорны нэг юм тайкун гэдэг зүйл нь бол юмны гүнлүү н орох гэдэг байхгүй юу? Бүр тултлна гэх нэг мэдрэх гэдэг. Гэтэ бас тэр нас баланс хүргэж хэрэгтэй. Тэгээ нөө миний загсны ордон дээр ярьсан нэг тамирчин Justin Gage-ийн кейсээс та нэг сонирхоо үзчихээрэй. Justin Gage ч өөрөө бас хилэн цэвсэ. Хэдий тийм байлаа гэд. Хэдий би одоо жишээлбэл юмны тул одоо суур үнэн мэдэх гээд одоо жишээлбэл харилцаа. Тэ энэ motherfucker надаа ингээд нэг худлаа яриад байгаа юм шиг энэ motherfucker ингээд нэг над дээр ингээд dishonest байгаад байгаа юм шүү гэдэг ч юм уу те. Иймэрхүү ингээд сигнал ингээд авцсан байвал шүү дээ те. Тэгээд гол нь заавал тэр гүнзгий болтол нь мэдрэх шаардлагатай байв гэдэг сонио үзэр гарч ирж байгаа байхгүй юу? Би энийг яагаад хэлж байгаа вэ гэвэл Японд дэр нэг үг гэдэг. Хэрвээ чи буруу галт хэрэгэндээ ингээд нэг суучих юм бол буцах тасалбар илүү хүнтэй болдог. Хэрвээ чи яваалах юм бол тэгэхээр итгэн шиг буух хэрэгтэй байхгүй юу? Тиймээс ингээд нэг хилэн цордон дээр энэ удаагийн ингээд бод гарагийн буцалт чи gut feeling буюу наад ингээд мэдрэмжээ сонсох гэдэг челленжтэй байгаад байгаа байхгүй юу? Би энэ хүнтэй хамт байх зүв үү? Би энэ ажлыг хийх ингээд зүв үү? Би урагшаа ингэж алхах зүв үү? Миний энэ сонголт над дээр юу гэж нөлөөлж байна гэдгийг өөрөөсөө нэг асуух хэрэгтэй. Гэхдээ бодоод бодийн шир дөрв бас байж болохгүй гэсэн үг байхгүй юу? Юу гэж би ярих гээд байгаа вэ гэвэл чи илүү их ингээд нэг гүнзгий бодох тусам заримдаа чи яг үүндээ шаардлагагүй зүйлийн талаар хамаг энерги зарцуулсан байдаг. Гэхдээ чи бодохгүйгаараас алхам хийж болдгоо. Тэгэхээр чи үргэлж балансаа олох хэрэгтэй байхгүй. Балансыг яаж олдоо? Зүгээр би бодож байгаагаараа ядарч ийн гэдгийг анзаарч. Амар ядраад амар ингээд нэртэд байвал чи хийдих ингээд бодоод өөртөө болцсон. Наа чи шаардлага болцсон гэдгийг анзаарч. Эсвэргээр чи бодохгүй үргэлж хийж байгаа бас яаж анзаарах вэ гэвэл шүү дээ. Чиний gut feeling хөөе нэг жоохон хойшоо суух хэрэгтэй юм шүү гэж хэлж ивэл би жоохон бодлохгүй үйл хийх гэдэг юм. Жоохон хойшилчээ гэдэг ч юм уу те. Энэ хоёр мэдрэмжийг зэрэг ашиглаад чи ингээд балансыг ингээд нэг олох шаардлага гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд хатны зоос, хатны илд, хааны аяга гэдэр ингээд бөөндө upright-ээр ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд дөрвийн саваа доошоо. Энэ амар сонио үзэр ингээд гараад ирчлээ л дээ. Хэрвээ чи заяа чам нэг юм сон токсик зам байдаг бол ямар зам бэ гэвэл болохгүй боломжгүй зүйлийн араас бүр шарандаа ингээд нэг араас нь зууралддаг бол энэ амар чухал шүү. Одоо ингээд анханасаа ингээд бүр хичээгээд харилцаа чинь сайжирдаг, хичээгээд надад ажлын үр дүн гарахгүй байвал
шарандаа ингэж тултал нь явах шаардлагагүй. Тиймээс ингээд нэг хоошоо зогс гэсэн үг байхгүй юу? Эсвэргээрээ штэ те юм болгон чамд амар аятайхан гоё болоод байлаа гэж бодъё заа. Тэгээ мажиши үзэр доошоо буюу яана энэ яг буруу юм биш үү гэд ингээ хоошоо зүхтах гэдэг байгаа байхгүй юу. За энэ амар гоё логик. Одоо та жоохон талгаа ажиллаач заа. Зүгээр ер нь юмнууд болоод байл тэгэл болоо л ин гэсэн үг шүү дээ харгаа нар бодоход. Тэ? Одоо шил чи А гэдэг хүнтэй амар гоё харилцаач ингээл нэг асуудалгүй яваад байл тэгэл одоо асуудалгүй юм байлгүй тэгэл явчаа шүү дээ. Тэгмээд асуудалгүй зүйлийг асуудалтай гэж харах гад ингээд шарандаа ингэж нэг өөртөө болоод байгаа наа чиний асуудал болоод байхгүй. Эсвэргээрээ нэг юм төвхтэй нөхцөл байдал ингээл нэг асуудлууд байн гарч ирээд тэгсэн чинь чи болохоор энэ ястаа зүг юм байна. Энэ ястаа надад таалагч ийн гэж яваад дахиж дагцаас хавуулж бас болохгүй байхгүй юу. Энэ амар сонирхолтой. Би өөрөө хилэнц. Тэгээ ер нь дийл хилэнц ордноос ингээ анзаарч ирсэн. Манай ордныхны хамгийн том асуудал нь зүр тайван байж чаддгүй юм байлээ л дээ. Нэг fucking anxiety ингээ байхгүй. Зүрний хажууд чи нэг амар хөөрхөн гоё ингээл интеншнтэй хөөрхөннөө царайлал ирж л аваад тэгээд тэрийг яагаад хүлээгээд авчих болох вэ? Дандаа нэг шалгаад наагаад. Тэгээ шалгангуудаа дандаа буруу нөхцөл байдлаар шалгаад байгаа байхгүй. Эсвэргээрээ ингээд хажууд ингээд шинээр нэг мэдрэл модоо хүн гарч ирлээ гэж бодъё. Би энэ хүнийг засч чадна гэдэг чинь бас энэ тэний бодлоос хаях хэрэгтэй байхгүй. Зүгээр жингийн тухай дээр тавьж сурах хэрэгтэй энэ подкастын буцалтаар. Одоо амьдралынхаа нөхцөл байдлыг энэ хайр байж болно, ажил байж болно, юу ч хийж болно хамаагүй байхгүй юу. Гол нь чи жингийн тухай. Жингийн тухай дээр одоо жишээлбэл би энэ ажлыг эхлүүлэхэд үнэхээр ингээд нэг тохироонууд ингээд бүрдээд би ч гэсэн хөдлөхөд ингээд амар гоё цаанаасаа ч гэсэн ингээд нэг энэ даа чи угаасаа асуудал гарч ирнэ би асуудлыг ч гэсэн эвтэйхэн давч чадна гэж бодож ивэл ягаад хоошоо суух хэрэгтэй, ёстой явах хэрэгтэй байхгүй. Эсвэргээр тэр ажлыг ингээд нэг 1000 болох гээд үзнэ. 1000 ингээд нэг найзаа майзаа андаа мандаа инээтрээд гээл ингээд нэг ингээд шааж юм за. Үрдэн гарахгүй байвал яагаад ч бас энэ ингээд нэг ажлын та араас ингээд зурлах хэрэгтэй гэж тэ ихнийх. Хоёрдугаарх нь болохоор ингээд харилцаатай адилхан байхгүй бас. Тэ ингээд чантай ингээд нэг болцож байгаа хүмүүс эсвэл одоо байгаа хосч ингээд та хоёр ч ингээд айгүй болоод бүтээл яваад байвал ийм motherfucker цаанаа нэг юм нууж байгаа гэдээ яагаад ингээд хардаас ирнэ зүгээр бүхэн болоо л байгаа юм болов тэгээд хөнгө хайчаач. Эсвэргээр ингээд болохгүй ингээд байгаад байгаа. За би энэ харилцааг аварна гэдэг ингээд нэг солиот юм шиг бас ингээд зөвхөн өччих болохгүй юу. Нөгөө чинь аль хэдийн хичээгээ болцсон байгаа чи яагаад давхар хичээх хэрэгтэй гэж миний хэлгээд ойлгож байгаа сте тий. Тиймээс зөвлөгөө авч ий да. Yep. Хоёрын аяг доошоо. Хисээ аяг доошоо. Баатрын аяг доошоо. За хэдүүлээ ярилцсанаа. Та нэг анзаарч ирсэн үү? Энэ л миний чухал болцоо да. Энэ л яг миний soulmate-тэйгээ болцоо шаадаг. Болцооч яг тэнхтээд наадаг. Та нэг анзаарч ирсэн үү? Нэг хухаа сингл байж дөнгөж нэг хүнтэй нэг аятайхан харилцаад эхэлсэн чинь хойноос мангар олон хүмүүс ягаад ч мэдгүй DM бичээ ороод ирдэг ч юм уу те. Анзаарч ирсэн үү? Энэ ажил яг тэнцэх хэрэгтэй гэж ангууд яг тэр ажиллаа тэнцдэггүй те. Тэгээ нэг тоогоогүй юм дээр тэнцээд наачдаг те. Contemplating. Энийг юу гэж хэдүүлээ ойлгож болох вэ гэвэл энэ бод гарагийн буцал бид нар дээр амар залтай хандах гал байна л да. Тэгэхээр зөрүүлээд энэ энергийг залдиж сурах хэрэгтэй байхгүй. Яаж вэ гэвэл чи амьдралынхаа ямар ч нөхцөл байдал юу ч ингэ хүлээлт үүсгэсэн байж болно. Ажлаа гоё аваа авчи. Одоо байгаа харилцаа гоё болгоё бүтээч. Энэ болцоо гоё ялгачээ. Найзуудаараа гоё ингэчээ тэгчээ. Юу ч ингэ нөө хүлээлт үүсгэж болно. Юу ч ингэ төсөөсөн байж болно. Бас тэрнийхээ хамгийн worst буюу хамгийн долоон дээрс нөхцөл байдлыг давхар төсөөлж. Тэгвэл яаж вэ? Хэрэв одоо байгаа ажилчин чамд амар муухай стресстэй санагдаад амар лагааны санагдаад байвал чи ингээд паузлж хоошоо суужаад гүнзгий амсаад гаргаад fucking надаа бүрэг хийг өг. Бүрэг долоон дээр нөхцөл байдал. Bing on it. Би бэлэн. Гингүү чиний anxiety ч багсч байгаа байхгүй.
Сэтгэл төгс чинь багассан тохиол яадаг гэж чи одоо нөхцөл амар ухаал гарч чаддаг байхгүй. Чи альмаатай ингээ болцгоол би альмаагаа л найрнаа. Бата гэдэг экслүүгээ яриад бата хоёлаа буцаад нийлээ гэдэг ч юм те. Яадаг ч юм аа мэдэхгүй. Ямар ч нөхцөл байдалтай байсан бэ заа. Чи бүр хамгийн trash үг сонсоод хамгийн муухайгаар rejectlүүлсэн ч гэсэн чи окей байж чадна гэдэг итгэл найдраг өөртөө авах хэрэгтэй байхгүй. Тэгсэн тохиол яа вэ? Альма чамны онцгийн санагдах болж тээ. Эксээ буцаж ингээ амьдралдаа оруулах нь чамны хайр төвхтэй санагдах болж тээ гэж. Ажил дээр ингээд амар муухай rejectlүүллээ гэж бодъё. Амар financial асуудал орлоо гэж бодъё. Бүр илүү 7 дөрөв төсөлж. Тэгээ чи accept хийж чадах юм төсөлж. Давч чадна гэдэг итгэл найдрыг чи өөртөө суулгаад үзчих. Тэгээ яана гэж сэтгэл төвч чинь багсан гоо одоо ч амар ухаалаг ажиллаж эхэлдэг байхгүй. Одоо чи өстой жинхэнэ одоо delusion дунд төөрхө болоод эсрэгээр бодиттой ингээ хандаж эхлээд урагшаа алхаж байна байхгүй.